Сайн байцгаана уу? Шинэ 7 хоног эхлэж байна. Тэгээд энэ шинэ 7 хоногийг эзний амьд үгээр эхлүүлцгээе, хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь таньдаа баярлалаа. Шинэ 7 хоног эхлэж байна. Шинэ 7 хоногийн эхэнд таны үгийг бид нэр уншиж сонсоод таны хариун сүнс тайлбарлаж хэрхэн өнөөдөр яаж явахыг зааж өгөөрэй. Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. За бид өнөөдөр Үлс номноос үзэх болно. Үлс номны 16 дугаар бүлэг дээр Паул элчин 2 дахь сайн мэдээний илгээлт буюу энэ түүхээс бид нэр хамтдаа харцгаая. За Үлс номны 16 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлээс 15 дугаар ишлэл хүртэл уншъя. Азад үг тунхаглахыг ариун сүнс хоригдсон тул тэд Пүрүүг болон Галатийн нутгаар дайран өнгөрч Мусяд ирээд Бидүүн явахаар зовдон байдал Иесусийн сүнс зөвшөөрсөнгүй. Тэд Мусяг өнгөрөөд Троид ирэв. Шөнө нь Паул нэгэн Македон хүн үзэгдлээр гарч ирээд Македонд ирж бидэнд туслаач гэж гуйсан ажээ. Үзэгдэл үзмэгцээ бурхан тэдэнд сайн мэдээг тунхаглаж дуудлаа гэж бид дүгнэлээ. Тэр дараа бид Македон явахаар болов. Тэгээд бид Троягаас усан онгоцоор гарч Самотракт руу шууд ирээд маргааш нь Неаполд хүрч тэндээсээ Ромын хараат бөгөөд Македоны дүүргийн тэргүүлэх хот болох Филиппойд очив. Бид тэр хотод хэд хоног байлаа. Амралтын өдөр бид хотын хулдан хаалганы гаднах гол дээр очив. Тэнд залбирлын газар байгаа болов уу гэж бид бодсон юм. Тэгээд сууцгааж цугласан эмэгтэйчүүдтэй ярилцлаа. Туатер хотоос ирсэн нил яган бүс даалдаг бурханд мөргөгч Лодия гэгч нэгэн эмэгтэй тэднийг сонсож байлаа. Паул эзэн тэр эмэгтэйн зүрхийг нээснээр Паулын ярьж буй зүйлсийг анхааруулжээ. Тэрээр гэрийнхнийхээ хамт баптизм хүртсэний дараа та нар намайг эзэнд итгэмжид гэж үзэж байгаа бол манад очооч гэж ятгаснаар биднийг дийлвэ. За энэ хэсгээр Паул, Силас, Мунтук хамтдаа Филиппой хотод, Македоны Филиппой хотод очин сайн мэдээ тунхаглаж байгаа хэсэг гарч байна. За энд Паул, мөн Силас эзний ариун сүнс, Иесусийн сүнсний хэлснийг дагаж явж байгааг бид нар харж байна. Эзний ариун сүнснээс юу хийхийг зааварчилгааг бас эзний сүнсний сануулж байгааг тэд нар даган сайн мэдээнд үйлчилж байгаа түүх байна. Тэгэхээр эдгээр Македоны Филиппойд ирээд тэнд байхдаа залбирлын газрыг байгаа болов гэж хааж атсан. Харин тэнд залбирлын газар байсангүй, харин голын ирэг дээр эмэгтэйчүүд цуглацгаацсан байсан. За тэнцээ Туатер хотоос ирсэн Лодия гэдэг эмэгтэй тэднийг сонсож байсан. Харин эзэн энэ эмэгтэйн зүрхийг нээснээр Паулын ярьж буй зүйлсийг анхааруулсан. Тэгээд тэр гэрийнхэнтэйгээ хамт баптизм хүртээд дараа нь өөрийнхөө гэртээ урьж байгаа ийм түүх болжээ. За бид нар дагалдагчдаас суралцах хэрэгтэй. Иесус Христийн үг болон түүний ариун сүнсний зааварчилгаагаар үйлдэж явах хэрэгтэй. Бас түүнийг ялгаж салгах хэрэгтэй болж байна. За Паул ариун сүнсний хэлснийг дагаж үйлдсэн байна. Ариун сүнсний хэлснээр тэднийг Аз руу явуулж болохгүй гэж хэлсэн байгаа. Тэгээд тэд нар Иесусийн сүнс бас Бидүүн явахыг зөвшөөрөөгүй байгаа. Ийм учраас тэдэнд өгөгдсөн Македоны тусламж гуйсан тэр үзэгдлээс болоод Паул Филиппой хотод ирээд энэ эмэгтэйн гэр бүл аврагдаж мөн эзний дагалдагчид болж байна. Өнөөдөр ч гэсэн бид хамтдаа хэн нэгэнтэй санаа нэгдээд өөрийнхөө Христийн доторх ах дүү нартайгээ санаа нэгдээд эзний дуу хоолойг сонсоод Иесус Христийн сүнс үнэхээр зөвшөөрсөн тэр газарт товлож очиод мөн тэнд хүмүүсийн цугласан байгаа тэр хүмүүсийн дунд ороод Иесус Христийн сайн мэдээг ярьж болохоор байна.
Эднэр тэгжил явсан байна. Мөн тэнд байгаа эмэгтэй эзний сүнс эзэн зүрхийг нь нээснээс болоод Паулийн ярьж байгаа зүйлийг хүлээж авсан байна. Бид очисон газараа хүмүүс цугласан газар очиод хоёулаа гуруулаа хамтдаа сайн мэдээг ярих үед эзэн зүрхийг нь нээгээсэй гэж бид нар залбирах нь зүйтэй баха. Тэгээ ганц эмэгтэй энд одон цугласан байгаа эмэгтэйчүүд байгаач нэг эмэгтэй тэр гэр бүлээрээ эзнийг хүлээж аваад баптизм хүртэж байна. Тэр утгаа тэр эмэгтэй Христийнхнийг өөрийнхөө гэртээ урьж байгаа. Энд чуулган үсч болох юм. Бас энд дараагийн удаад Паул ирсэн байдаг. Учир нь Христийн нэг бие болоод Христийн нэгэн ах дүүс болоод авралын сайн мэдээг сонсоод аврагдсандаа тэд талархаж магтаж байгааг бид нар харж байна. Бид нар авралыг авсан хүмүүс мөнхийн зовлонгоос аврагдсан хүмүүс баярлаж эзнийг магтахаас өөр ямар ч арга зам байхгүй юм. Бид Иесус Христэд зүрх сэтгэлээ өгөөд түүнийг аврагч гэж хүлээн зөвшөөрсөн үед амаараа тунхагласан үед бид аврагдах болно. Мөн бид хамтдаа сайн мэдээг ариун сүнсний дуу хоолойг сонсон бас зоригтойгоор тунхаглацгаах нь бидний үүрэг юм аа. Энэ Лодия эмэгтэй аврагдаад мөн өөрийнхөө гэрийнхэнтэйгээ хамт баптизм хүртсэн шиг энэ эмэгтэй өөрөө итгээ зогсохгүй гэрийнхнийгээ урааж тэднийг ятгаж бас тэдэнд Паулийн хэлсэн сайн мэдээний учир утгыг зүрхэн нээгдсэн учраас тэдэндээ ярилцсан баг. Тэднийг дагуулад ирсэн баг. Бид сайн мэдээг ярих үүрэгтэй байна. Энэ 7 хоног ч гэсэн бид нар сайн мэдээг ярьцгаая. Энэ 7 хоногийн турш бас таавханд Үйлс номноос сайн мэдээний тухай хуваалцах гэж байна. Тэгэхээр энэ тохиолдолд энэ эмэгтэй аврагдсан бол энэ гэр бүлийнх нь бүгдээрээ аврагдсан. Энэ гэр бүлийнхнэр дамжуулаад цаашдаа олон хүмүүс аврагдсан гэж итгэж байна. Учир нь энэ бодиттой болсон зүйл учраас энэ нь үнэхээр яг ийм зүйл болсныг энэ номыг бичиж Лук бүгдийг өөрөө нүдэрээ хараад бичсэн учраас энэ гарцаагүй гайхамшигтай эзнийг алдаршуулж байгаа түүх болон энд үлджээ. Бүгдээрээ хамтдаа сайн мэдээг нэг хоёроо санаа нийлээд цуглаад бас хүмүүс цугласан газар очиод тэнд Иесус Христийн сайн мэдээг тунхаглацгаая. Ганц хүн гэхээс илүү гэр бүлээрээ аврагдах нь чухал гэдгийг бид нар анхаарч байна. Хин нэгэн гэр бүлийн нэгэн итгэх юм бол түүгээр дамжуулан бүх гэр бүл нь аврагдах боломжтой. Бид энэ олон жишээг бид нар чуулганаас хардаг юм аа. Чуулган дээр гэр бүлээрээ ирээд үйлчилж байгаа хүмүүс тэд нэг нэгэндээ Иесус Христийн үннийг хэлсэн учраас өөрийнхөө гэр бүлийнхэндээ хайртай учраас тэднийг дагуулж ирээд Бурхны үгийг тунхаглаж байгааг сонсоход тэдний зүрхийг Бурхан нээсэн учраас тэд аврагдаад тэгээд чуулганд маш олон гэр бүлүүд үйлчилдэг юм аа. Үнэхээр энэ хамгийн сайхан зүйл юм аа. Бид эргэн тойрондоо харах юм бол олон гэр бүлүүд хамтдаа эзэнд нэг гэр бүлээрээ ах дүүсээрээ аав ээжээрээ хүүхдүүдтэйгээ чуулганд үйлчилж байгааг харах юм бол үнэхээр эзэн зүрхийн нээж аварсан гэр бүлүүд аврагдсан хүмүүс байна гэж харж болно. Үнэхээр эзэнд алдрыг өргөе. Хамтдаа сайн мэдээг энэ 7 хоногт бас ярьцгаая. Хүмүүс цугласан газар зоригтойгоор ичгүүгээр ариун сүнсний дуу хоолойг сонсоод Христийн үхэл амьлалын тухай ярьцгаая. Хамтдаа залбирая. Эзэн Бурхан минь танд баярлалаа. Тэгвэл энэ өдрийн төлөө талархаж байна. Паул, Силас хоёр эзний дуу хоолойг сонсоод ариун сүнсний хэлснээр илчлэлтээр сайн мэдээг Македоны Филиппой хотод очиод олон цугласан хүмүүс Лодия гэж эмэгтэйд эзний сүнс зүрхийг нээснээс болж тэр гэр бүл аврагдсан байна. Бурхан минь бид ч гэсэн бас таны ариун сүнсээр
удирдуулан сайн мэдээг өнөөдөр хүмүүст ярихыг хүсэж байна. Эзэн минь та өөрөө хүч чадлуулаад зориг өгөөд урмыг өгөөрэй. Бид танд талархаж байна. Эцэст нь та бидний сайн мэдээ ярьсан тэр хүмүүсээр тэр гэр бүлээр алдаршаарай. Иесусийн нэрээр залбирэн гуйж байна. Амен. За бид өнөөдөр Үүс номны 16 дугаар бүлгээс уншлаа. Энэ түүх бас таны амьдралд давтагдж та сүнсээр удирдуулан сайн мэдээг ярих болтугай. Эзэн таныг юу игээ.